Баярлалаа. Гайхалтай баярлалаа. Одоо октябрь маань ирсэн болов. Одоо хөтөлбөрөөсөө дашторчгон маань сая цаг хугацаар давчуу байна гэсэн учраас хөтөлбөрөөр төрөлөд ярилцлаа. Одоо бидний хийх ёстой ажил маань юу өнөөдрийн зорилго маань юу гэхээр түрүүн дашторчгон хэлдгээр эрэгтэй оролцоо маань хэрхэн яаж оролцох вэ гэдгийг ойлгохгүй арга аргачлал олохгүй байна гэж танаас дэш хэлж байна. Бид бас хороодороо эрэгтэй оролцоог идэвхжүүлэх талаар янз янзын аргаар явж ингэж ажиллаж оролцоогуудыг хийж үзэхэд бас ийм байдал анзаарагдсан, мэдрэгдсэн. Тэгээд үүнээс гарах нэг арга бол бас хэрэгжүүлэхэд оролдоод явж байна. Энэ арга маань юу вэ гэхээр золгоо нөгөө юугаа тавьдаг Их Британий нөлөөллийн аргачлал гэж байгаа. Эрэгтэй дуу хоолой ба түүний үр нөлөөгөөд нөлөөллийн аргачлалыг бид нэр Британий зөвшөөрөлт Британаас дэлхийн зүүн улсын байгууллагаар дамжуулаад зөвшөөрөл аваад тэр аргачлалыг бид нэр суралцаад тэгээд түүнийг бид нэр бас хэрэгжүүлэх гэж оролдож үзлээ. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсад мөрдөгдөж байгаа өргөн эрүүл мэндийн төвийн стандартыг хянах чиглэлээр төрийн үйлчлэгийг яагаад өргөн эрүүл мэндийн төвийг сонгож авбаа гэхээр төрийн мөнгөөр төрийн үйлчлэгийг иргэдэд үзүүлж байгаа хувийн хвшлийн байгууллага түүн дээрээсээ маш муу ажиллагаатай гэсэн тэр хар нэртэй байдаг учраас түүний сонгож аваад бид түүн дээр ярилцаж үзсэн. За тэгээд түүн дээрээс ямар үр дүн гарсан бэ гэхээр ерөнхийдөө бол эхлээд бол мэдээж өөрсдийнх нь ажлыг юу гэдгийг стандартыг хянах хичээл гэдэг байдлаар тааламжгүй дургуцалтай хүлээж авч ирсэн. Сүүлдээ хамтраад суралцаад хамт өөрснөө хянаад оролцоод иргэдтэйгээ хамтарсан оролцоотой төлөвлөгөөгөө гаргаад ирснийхаа дараа бол энэ бол бидэнд хэрэгтэй юм байна. Зүгээр бид байгууллага дотор ч гэсэн өөрсдийнхөө ажил төлөвлөгөө гаргахад хэрэгж болохоор ийм арга аргачлал юм байна гэсэн үг хэлж ирсэн. Тэгээд та бүхэндээ өнөөдөр энэ аргачлалаараа бүгдээрээ ярилцахаа өмнө аргачлалын талаар товчхон ойлголт өгье. За эхний дуу хоолой ба түүний үр нөлөө аргачлал маань төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчлэгийг сайжруулахын тулд иргэд төр хоёр хамтран ажиллахыг дэмжсэн нийгмийн хариуцлагатай байдлын зарчмаа гэсэн байгаа аргачлал. За тэгээ нөлөөлөх гэж юу юм бэ гэхээр тэгш ус байдлыг бий болгож байгаа хүний эрхийг зөрчиж буй альва хууль журам тогтолцоо дадал зуршил үйл ажиллагаа хандлагыг өөрчлөх замаар ядуурлыг бий болгож байгаа бүтцийн болон тогтолцооны шалтгаануудыг төсөөлөх хөтөлбөрийн аргаар дамжуулан шийдвэрлэх, хууль журмыг өөрчлөх, эсвэл хууль журмыг хэрэгжилтийг хангахад хууль тогтоогчдод албан болон албан бусаар нөлөөллийн ажлын салшгүй нэг хэсэг бөгөөд өөрчлөлтийн төлөө иргэд бүлгүүдэд мэдлэг олгож чадваржуулах иргэний нийгмийг хөдөлгөх хүч болно гэж ингэж тодорхойлж байгаа юм. За одоо манай хүмүүс иргэд маань ерөнхийдөө одоо оролцоотой байдал маань ямар байдаг вэ гэхээр хин нэгэн идэвхтэй иргэн, хин нэгэн мэдлэгтэй мэдээлэлтэй иргэн бусдаа мэдлэг мэдээлэл хэлэхдээ зөвхөн ганцаарчсан хүний байр сууриас ярьдаг учраас тодорхой үр дүнд хүрдэгвэ. Тэгвэл бүгдээрээ мэдлэг мэдээлэл нэгтгэж зохион байгуулалтанд ороод явах юм бол энэ зургаар үзүүлэхэд шав зургаар харуулхад ийм байдалтай байна. За явуулаад байгаарай. За ерөөсөө нөлөөлөх техникүүд маань 2-3 төрөл байдаг юм байна гэж үзсэн байна. Энэ зөв бүлгийнхний төлөө ярих гэж байгаа. Энэ бол төлөөллийн хэлбэрийн төлөөлөлөөр сонгогдсон төлөөлөгчд буюу одоо тэр хүмүүс бол энцэг бүлгийнхний төлөө ярьдаг. Энцэг бүлгийнхнийг одоо асуудлыг нь хэрхэн яаж шийдэх вэ гэж тэдний өмнөөс төлөөлөн шийдэхин төлөө ярьдаг юм байдаг бол хамтраад энцэг бүлгийг өөрсдийнх нь төлөө зохион байгуулах. Тэгээ өөрсдийнх нь төлөө өөрсдийн зохион байгуулалтанд оруулаад өөрчлөлтөнд хүрэхийн тулд мэдлэг чадварыг нэмэгдүүлэх. Өөрөөсдийнхөө асуудлаас гарах өөрсдийнхөө асуудлыг шийдэх мэдлэг чадварыг нэмэгдүүлэх замаар нөлөөлөх одоо нөлөөллийн аргачлал. За нөлөөлөл гэдэг нь ерөнхийдөө бол бусдыг өөрчлөх, иргэнээ чадваржуулах, бодлогод нөлөө үзүүлэх ийм иргэнээ чадваржуулахын тулд мэдээж боловсруулах хэрэгтэй. Тэгээд боловсрсон иргэндээ бид нар хууль тогтоолд одоо журмын өөрчлөлт тэдгээрийг бас ойлгуулж өгөх ёстой. Дээрээс нь идэвхжүүлж явах ёстой юм байна.
идэвхжүүлээд ингээд хууль дүрмээ мэддэг болсон иргэд маань түүнийг хэрэгжих хэрхэн байх вэ гэдгийг бас хянжиддаг ийм хяналтын тогтолцоо бий болдог болох нэ. За нөлөөллийн иргэний доо хоолойгоо түүний үр нөлөө гэсэн аргачлалын маань ерөнхий бүтцэн нь бол нэгдүгээр иргэнийг мэдээлэлтэй болгох, дараа нь түүнийг сонсох, тэгээд түүнтэй харилцан ярилцах, энэ гурван үр дүнд хариуцлагатай байдал бий болно гэсэн ийм үндсэн элементээс тогтсож байгаа. Бүрдэж байна. За энэ ерөнхийдөө бол эргэх тойрон маягийн ийм бидний одоо гол зорилго бол нэгдүгээр ажилтнуудаа бэлтгэх, ажилтнаа бэлтгээд ажилтнаа энэ аргачлалын талаар иргэдтэйгээ хэрхэн хамтран яаж ярилцах вэ гэдэг аргачлалыг ажилтнаа бэлтгэснээр дараа бид оролцоогоо бий болох ажлаа эхлүүлнэ. Оролцоогоо бий болгоход мэдээж эхлээд иргэдийн уулзалтаараа цөөхөн хүний хүрээнд бүлгийн уулзалт хийгээд дараа нь одоо түүнээсээ гарсан санал санаачлагаар нийгмийн үйлчлэгийг сайжруулах, бодлогод нөлөөлөх ийм хэмжээний санал санаачлагыг гаргаж ирэх. За оролцоог бий болгоход бодлого журмыг ойлгож судлах ёстой юм байна. Нэгдүгээр өөрснөө дараа нь шаардлагатай материалын бааз иргэдтэй ойлгосон бодлого журмаа ярихын тулд мэдээж тохиромжтой дулаан орчинд бид орчин нөхцлөө одоо бичиг цаас мэдээлэл гэх мэт энэ материалын баазаа бэлтжиж ярих ёстой. Тэгээд иргэдэд мэдлэг олгож идэвхжүүлэх энэ арга хэмжээ маань явагдана. Тэгээд түүн дотроосоо идэвхжсэн хүмүүсээ тодорхой өөрсдийнх нь сонирхол дээр нь тулгуурлаад хэсэг бүлгээр нь хэсэгчлэн бүлэг байгуулад тэгээд түүндээ харилцаа уялдааг нь бий болгож цаашаа хамтран дэмжиж ажилласнаар иргэдийн оролцоо маань идэвхжнэ гэж ингэж үзэж байгаа. За иргэдийн уулзалтаар оролцоог бий болгох гэдэг энэ маань бол нэгдүгээр бид анхан шатны уулзалт буюу иргэдээ тодорхой нэг 5 бүлэгт тодорхой ярьж байгаа сэдвээсээ хамаарал иргэдээ эмэгтэй охид хөвгүүд удирдлагын түвшний гэдэг юм уу өнөөдөр бол бид ямар нэгэн бүлэгт хуваагдаагүй ингээд анхан шатны уулзалтыг хийгээд тэр уулзалт дээр бид заавал аливаа юм хууль дүрмийн хүрээнд стандартын хүрээнд ярих ёстой учраас стандарт тухайн сонгож авч байгаа хамт хүрээнийхээ сэдвийг зохицуулж байгаа стандартыг бид танилцуулаад тэр стандартын хүрээнд ярьдаг. Тэгээд тэр стандартаасаа бид болж байгаа болохгүй байгаа нь хэрхэн байна вэ гэж шүүж ярилцаад түн дээрээ оноо уг дасгал гэдэг юм жижигэн дасгал хийгээд эцсийн дүндээ бүгдээрээ нүүр тусын ярилцлага гэдгийг хамтран хийдэг ийм аргачлал маань. За тэгээд нөлөөлөд төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчлэгийг сайжруулах бодлого журамд нөлөөлөх нь гэж байна. Бид хийх ажлын төлөвлөгөөг боловсруулах ёстой юм байна. Төлөвлөгөөг явуулсан. Тэгэхээр төлөвлөгөөгөө боловсруулахын тулд бид яах ёстой юм бэ гэдэг иргэдтэй нөлөөлөх ёстой. Нөлөөлж тэдний дуу хоолойг сонсно. Нөлөөлөхийн тулд бид бас зөв нөлөөлөх ёстой. Зүгээр чи юу хүсэж байна, чи яахыг хүсэж байна гэж ингэж бас хамаагүй замраагүй ярьж болохгүй юм байна. Хуультай дүрмтэй стандарттай тохирсон ямар нэгэн хяндаг юм таавал хуулийн дагуу зүйлийг хүсэх ёстой, хуулийн дагуу зүйлийг шаардах ёстой. Хууль бус зүгээр таалагдахгүй байна гэдэг байр сууриас ярих ёсгүй гэдгийг бид нөлөөллөөрөө ойлгож өгнө. Тэгээд түүн дээр хяналт дэмжлэгээ үзүүлээд бүлэг эвсэл хамт олон хэсэг бүлгийг байгуулах зарчмаар энэ дундаа бид хийх ажлын төлөвлөгөө боловсруулж гаргаж авна гэсэн юм аргачлал байна. За яг ерөнхийдөө эрүүл мэндийг бид нар өвчин эрүүл мэндийн төвийн стандартыг хянах охид хөвгүүд, эрэгтэй эмэгтэй удирдлага гэсэн 5 бүлэгт хувааж ярьж үзсэн. Яагаад гэвэл эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ учраас охид хөвгүүдийг бид бас сонсох ёстой юм аа гэж сонсснороо түүнд бол маш их давуу тал гарсан. Энийг алгасаа түр явж дараагийнх нь. За тэгээд сонссноор бид яасан бэ гэхээр энэ бол яг зүгээр нөгөө бидний үр дүнгүй уулзалт цагаа өрсөн уулзалт бол ийм л байдалтай гэсэн нэг шав зураг байна л да. Цаашаа явдаг зовоо дараагийнх нь. За хүүхдүүд юу гэж хэлжсэн бэ гэхээр мэдээлэл хаанаас авдаг юм бэ? Ерөөсөө төрөөс өгч байгаа мэдээлэл хамгийн чухал өөрийн чинь эрүүл мэндэд хамааралтай хэрэгцээтэй мэдээллийг хаанаас авдаг юм бэ гэдэг ингээд асуухаар телевиз, төрийн байгууллага, эмнэлэг, хэвлэл, сонин, эмийн сан гэдэг юм уу энэ бол хамгийн алсын тойргоор харагдаж байгаа. Хамгийн одоо мэдээлэл авдаг юм хамгийн ойрхон юм байна гэхээр найз нөхөд, эцэг эх, эмээ өвөө, багш
нар цэцэрлэг сургууль гэсэн ийм орчноос манай төрийн байгууллага бол хамгийн захад нь явж байгаа байхгүй юу? Бид бол одоо төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээ хүүхдэд хүрч байгаа мэдээлэлээр бол маш муу юм байна. Та одоо ингэж имжлүүлнэ, ийм одоо үйлчлэгээ авнаа гэдэг хүүхд мэдгүй юм байна гэдэг. Тэгээ энэ мэтчлийн аргачлаар бид хороодынхоо зөв тааш нь яваа. Энэ манай 17 дугаар хорон дээр гээд гих мэтчлэн бид нар 6 хорон дээрээ хилцүүлсэн. Бидэнд гол зорилго аргачлалын маань хамгийн салшгүй хэсэг юу вэ гэхээр туршлагаасаа хаваалцах хэрэгтэй гэдэг юм байна. Урд нь энэ хорон дээр ийм зүйл боллоо гэдэг. Тэгэхээр 17 дугаар хорон дээр бид 6 сар гарan хагас жил гарны энэ хийх ажлын төлөвлөгөө тавигдсан иргэдтэйгээ хамтраад ярилцаад стандарт хийсэн үр дүнд. За тэгээд нэлээд системчилсан том компанид тийм үзлэгүүдийг иргэд нь хуваар дээр тавьж өгсөн. Аль болох одоо тэр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй өргөн өрөөл мэндийн төв маань өнөөдөр яг өөрийнхөө үндсэн чиглэлд дүүрэх ажлаа хийж чаддгүй байна. Үндсэн гол зорилт чиглэл нь юу вэ гэхээр урьдчилан сэргийлэх. Урьдчилан сэргийлэхээ ерөөсөө хийж чаддгүй байна. Дандаа өвчлөлт ирсний дараа хүмүүст хандаж үйлчлэгээ үзүүлж яадаг. Дандаа эмчилгээ тусламж үзүүлж яадаг. Урьдчилан сэргийлэх нөгөө мэдлэг мэдээллээр нь хангах гэсэн ийм ажлууд маань бол ерөөсөө энэ стандартаа бид хэрэгжүүлж чаддгүй гэдгээ хаанаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээ ингээ иргэдтэйгээ хамтарсан төлөвлөгөөнүүд гаргаад түүнийгээ хинэн хизээ хаар ямар байдлаар хэрэгжүүлэхийн хэн хариуцахын түүнийг хэн хянахын эргээд тэр үр дүнгээ бид хэрхэн тооцох юм бэ гэсэн ийм таархтай ийм ажлын төлөвлөгөөнүүд хамтраад гаргасан. 17 дугаар хорооны маань өрхийн эрүүл мэндийн төв ажлынхаа явц дундуур нэг явцын тайлан мэдээ гэж бидэнд бас нэг уулзалт хийж танилцуулга хийсэн. Түүн дээрээ өнгөрсөн он буюу түүнээс өмнөх онуудтай харьцуулахад урьдчилан сэргийлэх үзлэгт оролцож хамрагдаж өөрөөгөө ямар нэгэн илрүүлээгүй өчнөө эрт илрүүлсэн ийм байдал бол урд онуудынхаас даруй 20-30-40% хүртэл зарим үзүүлэлтүүд нь өндөр хэмжээгээр ахилаа. Энэ бол маш их үр дүн авчирлаа гэж ингэж хэлжээсэн. За тэгээд түрүүний нөгөө өснөгтэй гаргачих. Тусдаа хийсэн өснөгтэй. За тэгээ энэ аргачлалыг яах гэж та бүхэн дурдваа гэхээр бүгдээрээ өнөөдөр энэ аргачлалаар шийдвэр гаргах төвшөнд иргэдийн оролцоо гэдгийг ингээд хаанаас нь бодоод үзэхдээ энэ маань бас ердөө бас нэг стандарт юм даа гэж ингэж бодогдсон. Тэгээд үүнийг би стандарт гэж үзээд шийдвэр гаргах төвшөнд иргэдийн оролцоог хангах Монгол улсад үүнийг одоо хангаж чадах ямар стандарт байна. Энийг хангахын төлөө бид нар юу хийж ямар арга хэмжээ авах зохимжтой юм бэ гэдэг байдлаар цаав хүнтэйгээ хамтарч ярилцаад энэ дээр нэг дүр зураг гаргах гэж зорж байгаа нөө. Тэгэхээр энэ иргэдийн оролцоог хангах стандартанд маань одоо бодит байдал маань өнөөдөр ямар байдаг юм бэ гэдэг үгэнд одоо өөр өөрсдийнхөө бол санаануудыг та бүхэн хэлж өгөөч. Одоо энэ бол бид нар та нар маань өөрснөө иргэдийнхээ байр сууриас оролцоод бид иргэдийн оролцоог хангахад миний оролцоо хангахад бодит байдал ийм сайн, ийм муу, ийм байна гэдэг ингээд байгаа байдлуудаа хэлж өгөөч. Микрофонуудаас чөлөөт заавал би тэнд гэх юм байхгүй. Микрофон ч ярьсан сонсогдохоор байл. Одоо бүгдээрээ шууд хэлцээд эхлэе. Жишээлбэл бодит байдал ямар байна гэхээр бид үүнийг иргэдийн оролцоод хангахад ямар байна гэдэг ингэхээр энэ маань өөрөө яг одоо юу гэдгийг улаан өнгийн даавуу юм аа гэдэг шиг яг тэгж гарт баригдаж өгөхгүй ойлголт байдаг байхгүй иргэдэд маань хүмүүс бол хүсээд байдаг, мэдээд байдаг. Гэхдээ энэ бол яг ийм юм аа, энийг ийм байх ёстой юм аа. Энэ даавны өргөн метр найтай байх ёстой гэдэг бол энэ шиг иргэд маань тодорхой баримжаатай ойлголтыг барьж авч чадахгүй байгаа. Учираас дур зоргоороо юу дуртай хамаагүй асуудлуудаа нэмэх замбраагүй тавьдаг юм хэлбэр рүү харагдчихэв гэж. Тийм ч учраас иргэдийн нийтийн хурлууд ихэнхдээ удирдлага сонгох асуудал дээр маш их хурцтай ийм байдалтай болоод байгаа. Иргэдийн оролцоог нөлөөллийн аргачлалаар бид сонсноороо тэмцлийн хурц хэлбэр шилжихгүй байх. Иргэн маань дургуутсах юм уу өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхэд өөрийг нь ойлгож зөвөр тусгаж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэр рүү шилжиж хашгирах, загнах, хараах, зөвхөх гэх мэтээр ингэж эхэлдэг юм байна. Тийм учраас бид энийг сонсноороо тийм байдал хүрэхгүй байх гэсэн юм зорилготой агуулга санаатай.
Манай энэ тахимын бол харьцангуй энэ талаар бас урд нь сургалтанд хамрагдаад өөрснөө хэлэлцүүлэгт өрнөжсэн, оролцож ирсэн учраас иргэдэд хамруулж ирсэн учраас бас нэг жоохон уриалаад оролцоод юм хэлдэг. Юу өмнө бодит мэдээллийг нэг цаг хугацаанд авч чаддгүйгээсээ болоод ямар нэгэн байдлаар буруу санал өгөхтэй тэгээд хэлцүүлж байгаа асуудлыг зөв мэдээллийг цаг хугацаанд нь авч чадахгүй байна тийм. Нэгдүгээр мэдээллийг цаг хугацаанд нь авч чадахгүй. Мэдээлэл гэдэгт маань бүр дээрээс үнэн бодтой гэдгээр тодтогдож ирж байна тийм ээ. Энэ нэг асуудал байна. За бодит байдал нэгдүгээр мэдээлэл цаг хугацаанд авч чадахгүй. Бүхэн л үсэд байдаг. Буруу мэдээлэл дээрээс за буруу мэдээлэл авч байна тийм. Буруу мэдээлэлээс мэдээллийн дашаа ойлголтоос олж за мэдээлэл дашаа бас хүрж байна гэсэн үг тийм ээ бодит байдал дээр. За өөр ямар саналуд байна? Ер нь өөр бодит байдал маань ямар байгаа вэ? Бас нэг давуу тал нь харьцангуй сонсох оролдлого эхэлсэн тийм ээ. Бид нар сонсох оролдлого эхэлсэн. Оролдоод эхэлсэн. Иргэдээ бид нар сонсоход хүсэж байгаа зүйлээ хэлээд өгөөч. Юу байх хэрэгтэй юм бэ? Таны аюулгүй таатай амьдралын орчин нөхцөлийг бүрдүүлэхэд төр юу хийх хэрэгтэй вэ гэд асуугаад эхэлсэн. Энэ бас бидний нэг бодит байдал. Өөр бидэнд бодит байдал дээр дүгнэлт хэлэх юм байна уу? Нэг ямар заавал тийм одоо юу гэдгийг эмгцэгцтэй логиктой ч юм уу хэлэхэд зориод ах хэрэггүй зүгээр л бодож байгаа санаж байгаа. Бид нар энэ дээр бодож байгаа санаж байгаа бүгдийг хэлээд дараа нь өөрснөө энержийг сайхан цэгцлээл эмгцэгцэнд нь оруулж шүү дээ. Жишээлбэл бид иргэдээ сонсснороо бүтээн байгуулалтанд иргэдийн санааг багч гисэн тусгаж чадсан. Энэ бодит мөн үү? Нөгөө орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулах ажил чинь иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаа тийгээд байгаа. Энэ бодит байдал мөн үү тийм? Хэдий төсвөө бүхэлд нь сонсоогүй ч гэсэн ятгана 10% нь бид нар сонсоод хийж байгаа. Гол зорилго маань энэ аргачлал маань хүний дотор байгааг сонсоход байгаа шүү дээ. Шууд тулгаж яриад байна уу? Иргэдтэй ингээд ярилцаад байж хаад иргэд маань бол бид нар ерөөсөө иргэдтэй сонсож ойлгож чаддгүй байна гэдгийг мэдэрсэн. Энэ аргачлалаар ерөнхийдөө бас их олон хүнтэй болоод бид нар ярилцахад хүн бүрийг сонсч чадахгүй. Ялангуяа өөр бүлгийн, өөр хүүсний, өөр нас мэргэжлийн хүмүүс сууж байгаа тохиолдолд бол хүмүүс өөрсдийнхөө үзэл санаа, өөрсдөө хүсэж байгаа зүйлүүдээ илэрхийлдэг юм байна лээ. Тийм учраас охид, хөвгүүд, эрэгтэй, эмэгтэй, насан турсан удирдлагын ингээд тусдан суулгаад ингээд 5 өөр бүлэгт яриад 5 өөр тэмдэглэл гаргаад ирэхээр шал өөр өнгө төрхтэй тэмдэглэлүүд гарч ирдэг юм дэс. Жишээ нь бидний огт санаад байдгүй зүйлүүдийг тэр охид хэлж ирсэн. Бид нар бүр мартцсан, анзаарахгүй орцсон явж идэг юмнууд байдгийн байна лээ. Тэгэхээр бүгдээрээ энэ аргачлалаар өнөөдөр ярилцмаар байна би танаас тэгж хүсэж байна. Тэгээ энэ дээр хэлээд бид нар ийм байна, тийм байна. Тэгвэл яагаад болохгүй байгаа? За яг дараа нь энэ цаашаа үргэлжлээд явъя. Дээш нь болохоор за тэгвэл мэдээлэл цаг хугацаанд нь авч чадахгүй байна гэдэг. Энэ ямар учраас ингэж цаг хугацаанд нь авч чадахгүй байгаа юм? Үүн дээр ямар тайлбар өгөх вэ? Ямар шалтгаанууд байна? Энэ айгу зөвхөн ойлголт юм бол заавчлаа. Жишээлбэл ингэж байгаа ерөөсөө айгу олон жил бид нар яг энэ шугамаар явчихжээ одоо нэг дараагаас үүрэг орж ирдэг те. За яг энэ ажлыг цаг хугацаанд авчирдсан те. Энийг болохоор тэр цаг хугацаатаа хийж дүүрээс хийх юмуд те. Дээрээ шахаа ирдэг. 3 дахь өдөр хийн шүү гэж 2 дахь ороод жишээ саналаа ороод ирдэг те. Хийхгүй байх ямар ч боломж байхгүй. Тэгэл тэрэн дээр бол ингээл цаг хугацаанд авчих учраас иргэдэд тэрийг бүр төгөөмлөөр мэдээлэлээ ойлгох хэрэгтэй хүргэж чаддаггүй учраас бас
иймэрхүү одоо бодиттой мэдээлэл өгөхөд аюу тулгамддаг. Жишээлбэл цаг хугацаагаа төлөвлөж чадахгүй байна тийм. Ерөөсө тогтсон хандлага байгаа байхгүй. Олон жил яг мэдсэн. Дараа өөр хүс учраас энийг ямар ч хэсэн хугацаанд нь багтаана гэсэн. Хэрвээ би өөрийнхөө байр суурийг хамгаалахаас үл энэ бол харин аюу том асуудал болох жишээ нэ. Энэ шийдвэр гаргаж байгаа эрх мэдлэлтэн маань мэдээлэлт нэг ясандаа хувийн үүднээс хандж байгаа. Тулгаж нийтлэг хариуцлага гаргаж байгаа. Тиймээс уулзгаараа ярьдаг тийм. За зүйтэй. Нутгийн удирдлагын нийгэмлэг Батгэрэл би энэ асуудал дээр одоо өмнө бодит мэдээллийг цаг хугацаанд авч чаддаггүй гэж байна шүү дээ. Тэгэхээр энэний тайлбар бол тухайн одоо иргэдэд мэдээлэл оновчтой хүргэх одоо сувга зөв тодорхойлж мэдээлэл хүргэх аргачлал гэдэг юм. Тэр мэдээллийн сувг оновчгүйгээс болж иргэд мэдээлэл авчдаг байна. За зөв мэдээлэл хүргэх арга зам тодорхойгүй байна гэсэн үг тийм ээ. Одоо Ахмад боловсронгуй биш байна. Тийм боловсронгуй биш. Ахмадууд хаанаас авч байна? Залуучууд хаанаас авч байна тийм ээ. Арга зам маань боловсронгуй биш бөгөөд тодорхой биш байна. За өөр үндэ тайлбар байна уу? Магадгүй мэдээлэл энэ мэдээллийг ерөөсөө би энэ хэрвээ би 14 хоногийн өмнө энийг тэр цаад иргэдэд хүргэх бүрэн боломжтой байсан боловч тэр мэдээллийг тэр иргэд хүргэснээр надад таалагдахгүй байл дээ. Би нэг дарга бай тийм. Тэгээ би тэрийг мэдээллийг би энийг ерөөсөө айлгал цөөхөн хүндэл бага хугацаанд хүргэхийн тулд эсвэл асуудал шийдэгдэх тэр мэдээллийг бага хугацаанд ч гэсэн ингэж өөртөө байлгахын тулд ингэж дараад ингэж байдаг юм тохиолдлууд байдаг болов уу? Ер нь бол байсан тийм. Ер нь бол байсан. Тэгвэл энийг бол бид бас харьцангуй байхгүй болгож байна. Энэ давуу тал тийм. Бид сул тал, давуу тал хоёр аль талыг харж иж бид давуу талаа бас энэ аргачлалын маань гол өр нөлөөнд ир. Өрхийн эрүүл мэндийн төвийг ярьж хахад энэ өрхийн эрүүл мэндийн төв чинээсээ захин үйлчлэгээ гэж үүсч байхгүй. Мэдгүй миний нэрмээр наад чинь байдаг ч юм уу, наадалж юм хийдэг юм уу? Монголчуудын нэг монгол хүний хандлага нэг л муу гэж харсан бол түүний сайн зүйлийг харахыг хүсдэггүй. Тэгээд тэр чигээр нь муугаар нь яриад тунхаглаад дуустдаг юм байна. Тэгээ энэ дашаа мэдээллүүдэд ойлгож авчихсан. Дээрэс нь хэн байх ёстой гэдэггүй гэхээр жишээлбэл өнөөдөр бид өрхийн эрүүл мэндийн төвийн стандарт ярьж байсан бол эрүүл мэндийн салбарын шийдвэр гаргах түвшний хөтөлбөр бүтцэн тодорхой тайлбар ойлголтуудыг өгөх. Дээрэс нь одоо тэр эрдэнэ нийтийн хурлын хорооныхын ингээд шийдвэр гаргах түвшний хүмүүс нь байгаад бүгдээрээ шууд хариултуудаа өгөөд шийдэж болохгүй шийдэгдээгүй асуудлуудыг шууд газар дээр нь амлалтаа өгөөд одоо иргэдтэй амлалт өгөөд за үүний чинь яг ийм хугацаанд ингэж шийдвэрлэе. Ингээд зарим нэгэн шийдэх сонирхолтой байсан асуудлуудаа шийдэж чадсан. Наазахын хүний нөөцийн асуудлаас суулаад гээд за жишээлбэл энэ маань одоо мэдээлэл хүрэх хугацаанд хүрдэггүй тийм хүрдэггүй хүрэлцдэггүй ш. Мэдээлэл хүрэх хугацаанд хүрдэггүй. За мэдээлэл хүргэх сувг арга зам боловсронгуй биш байна. За өөр одоо саатуулах асуудал бол багассан. Мэдээллийг саатуулах асуудал багассан. Гэвч энийг би санал гаргасан боловч та нар тийм гэж дэмжээгүй болохоор би бол энийг зөв тайлбар гэж хэлэхгүй байна. За өөр бидэнд за буруу мэдээлэл хүрч байна гэж. Тэгвэл буруу мэдээлэл яагаад хүрээд байгаа юм бол? Буруу мэдээлэл хүрээд байгаа нь хаана байна? Энэс амдаа биш ч хүрч байгаа. За зөвтэй. Амд амдсан яриа одоо хов живээр мэдээлэл хийж байна тийм үү? Тэгээд мэдээлэл хүргэж байгаа хүмүүс маань өөрөө уг мэдээлэл бүнгүүд судлаагүй өнгөцөн мэдээлэл ингээд иргэдэд бас хүргэх орлого хийгээд байдаг. Тиймээс бас их шалтгаалж байгаа. За зөвтэй. Мэдээлэлээ бүрэн ойлгоогүйч өөрөө ойлголт мэдлэггүйгээр хүмүүст мэдээлэл өгөх ажил оролдлого явж байна тийм. Өөрөө ойлголт мэдээлэлгүйгээр бусдад мэдээлнэ гэдэг маань цаад хүн лавж тодруулж асуувал зүгээр л өөрийгөө санаандаа орсноор ч юм уу өөрийгөө хувийн үзэл бодлоор ч юм уу тайлбарлаад ингээд улам ташаа мэдээлэл хүрхнэ тийм. За жишээлбэл буруу мэдээлэл дээр юм. За тэгвэл одоо сонсох оролдлого ихсэ гэх тийм ээ бидэнд
Өнөөдөр иргэдээ сонсох оролдлого ихэлсэн. Эхлэхээр барахгүй өнөөдөр явж байна. За тэгвэл иргэдээ сонсох оролдлого маань одоо яагаад ихсэн юм болоо? Өнөөдөр тайлбар. Энэ яагаад ингэж сонсоод байгаа юм бид нар? Иргэдийн оролцоог хангах. Тэгээ иргэдийн оролцоог хангах. Жишээлбэл энэ бол өөр нь манай Монгол улсын ямар нэгэн MNS стандарт ардаа ямар нэгэн тоо аваагүй тий. Гэхдээ зүгээр бодит ингээд логик утгаар нь хараад би зүгээр энэ аргачлал дээр стандарт гэдэг юм дээр тавьчихад байгаа байхгүй юу? Энэ бол яг ямар нэгэн юм аливаа нэг төрлийн үйл ажиллагаа тэр нь иргэдийн оролцоог хангасан байх гэсэн нэг юм шалгуур үзэлтэй байх хэрэгтэй юм а гэдгээр нь стандарт гэж үзэж байгаа. За тэгвэл иргэдийн оролцоог хангах гэдэг нь ямар учраас хэрэгтэй байгаа юм. Тийм ээ тайлбар нь хэрэгтэй учраас тийм иргэдийн оролцоог хангах гэдэг наа сонсё гэдэг юм шиг. Энэ бас зүгээр амьдралаас уран гарч байгаа хэрэгцээ байгаа байна л да. Тэгээ зүгээр яг бодлогын төвчөнтэй авсан ч зүгээр яг иргэдийн дунд авч үзсэн ч гэсэн тэгээ одоо хэвлэл мэдээлэл аягүй нээлттэй яригдчихэж байгаа сэдв өргөн дэлгэр яригдчихэж байгаа. Тэгээ хүмүүс аягүй нэг таатай хүлээж авч чадж байгаа. Тэгээд яг хүмүүсийн хүсэж байгаа тэр зүйлийг одоо энэ бодлоготой гаргаад ил тодор бид нэр тавьж чадж байгаа. Яг хуулийн бодлого төсөл хэрэгжүүлэхдээ заавал иргэдийнхээ дунд хэлцүүлж чадж байгаа. Тэрнийгээ нээлттэй мэдээлж чадж байгаа учраас иргэд илүү их оролцож чадчихээн. Оролцох хэрэгтэй гэдэг ухамсарлаж байна. Энэ ерөөсөө зөвхөн бодлого хүсэж байгаа шалтгаан нь иргэд маань өөрийгөө сонсоход хүсэж байгаа шалтгаан нь ердөө тайван амгалан сайхан амьдрахыг л хүсэж байгаа шүү дээ, тийм. Би тайван амьдрмаар нь амгалан сайхан амьдрмаар нь эрхээ зөрчүүлмээргүй байна. Зөвхөн жам ясны эрх чөлөөгөө эвлэхийн төлөө тэр хүн амар амгалан орчингол хүсээд түүнийхээ төлөө миний эрх чөлөөг хэн нэгэн битгий зөрчөөсөө, миний эрх чөлөөг хэн нэгэн дарга эрх мэдэлтэн хууль дүрм альва нэгэн битгий зөрчөөсөө, нийгмээс надад олдож байгаа эрх чөлөөнүүдийг би эвлэчихсэн гэдэг. Ингээл амьдралын эрх төрснөөс уган гараад байна тийм. Энэ манай нөхдүүд яагаад оролцохгүй байна? За тэгээд бүтээн байгуулалтад иргэдийн санаа бодлыг тусгадаг болсон гэдэг. Энэ 10% гэдэг тоог та бүхэн анзаарсан уу? Би түрүү хэлж байгаа. Бүтээн байгуулалтад одоо юу гэдгийг бид улсын төсвийнхөө билүү тэр бүтээн байгуулалтанд тавигдж байгаа хөрөнгөнийхөө илүү ердөө 10%-ийг нь орон нутгийнхаа хөгжлийн сангаар дамжуулан иргэдийнхээ санал асуулгаар бүтээн байгуулалтанд зориулж байгаа. Энэ бодит тоо. Тэгтэл нэг ясандаа айлын аав ээж хоёр хүүхдүүдээсээ бүх мөнгөө хармандаа ичээд 90% нь аав ээж нь бид нар мэднэ гэчээд 10% нь та нарын 10% дээр энэ гэр дотор ор ах уу юу ах уу байшингаа яах уу гэдгээр хэлээл гэсэн дээр утга нэг л гэсэн үг тийм. Мэдээж тодорхой төвшөнд мэргэжлийн төвшин хүмүүс мэдэн шийдэх зохицуулах чиглүүлэх ёстой ч гэсэн бид нар бол айл гэр болж тоолоход бас арай ард түмний арай хөвчөг бодож болохгүй байх тийм. За амьдралаас урган гарсан хэрэгцээ гэдэг. За тэгвэл ерөнхийдөө энэ иргэдийн оролцоо гэдэг стандарт маань жоохон багасгаад бүхэлд нь харуулад өгдөө залбаа. За үнэн бодит мэдээллийг цаг хугацаанд нь авч чаддаггүй, мэдээлэл буруу хүрч байна. За тэгвэл ерөнхийдөө одоо нэг бодит байдал маань бол нэг ийм байгаа юм байна тийм. Үнэн бодит мэдээллийг цаг хугацаанд нь авч чадахгүй байна. Мэдээлэл цагтаа хүрэхгүй байна. За буруу мэдээлэл хүрч байна. Мэдээлэл одоо ташаа орж байна. Сонсох оролдлого ихэлсэн. Бүтээн байгуулалтаа иргэдийнхээ санаа бодлыг сонсдог болсон. Ердөө л энэ юм байна л да. Одоо бидний байгаа бодит байдал маань. За үүнийх нь тайлбар нь юу юм бэ гэсэн чинь мэдээлэл хүрэх хугацаанд хүрэхгүй байгаа нь мэдээлэл хүрэх одоо сууг арга зам боловсронгүй биш байна. За мэдээлэл хүргэх хүн бүр мэдээлэлгүй бусдад мэдээлэл хүргэдэг. За энэ чи юу гэсэн бэ? Мэдээлэл хүргэж байгаа хүн маань өөрөө мэдээлэлээ бүрэн мэддэггүй мөртлөө бусдад дашаа мэдээлэл
өөрийнхөө ойлголтоор өгч гинэ гэсэн юм байж тий. За тэгвэл иргэдтэй харилцааг хангах нь өөрөө амьдралаас урган гарсан шаардлага хэрэгцээ юм аа. За тэгвэл одоо энэ байгаа бодит байдал бид нар хэрвээ жишээлбэл та зүгээр л одоо өөрөө энэхээ сэтгэл дотроо дүгнээд за нэг ерөөсөө дэлхийд судалгааны байгууллагууд энэ аргачлал дээр ямар дүн тавьдаг сэтгэлийн аргачлалуудыг хэлбэр ашигладаг вэ гэхээр смайлуудыг ашигладаг. Одоо бүр их одоо баяр баясгалантай энэж байгаа сэтгэл ханамжтай нэг бол нэг дунд зэргийн яг болж байна даа гэж сайхан энэж байгаа тийм эсвэл яг зүгээр байж тийм нэг юм л дээ гэд эсвэл яг тий яг тэл хэрэггүй ахын байхгүй гэж ингэсэн нэг юм 5 төрлийн судалгаа дүгнэлтийг иргэдээс авахтаа голцоо смайл хэлбэрээр ашигладаг юм байна. Яагаад гэдэм бэ гэсэн чинь хүмүүс нэгдүгээр бичих нэг тийм сонирхол муутай байдаг юм байна л да. Ерөнхийдөө олон улсын судалгаагаар хүн бол одоо сайн муу, онц сайн, дунд муу гэдэг юм ингээд бичгтээ нэгдүгээр нэг тийм таашаалтай ханддаг юм байна. Дээрээс нь бас бичиж чадахгүй хүмүүс байт юм байна. Өөргөө бичгээ одоо сайхан муугаа бичгээ сэтгэлэн зовоод бичихгүй байх тохиолдол байдаг юм байна. Зүгээр нэг тэрэнд ингээд бэлэн ингээд смайл 5 смайлын өгсөн байгаа таймс аль өөргөө бодж байгааг авчаал тэн дээр наачаал эргээ авчих гэхэд бол харин хүмүүхэн тэрэн дээр өөргөө санаа сэтгэлээ дүгнэлтээ өгч чаддаг юм байна. Тэгвэл жишээ нь энэ одоогийн энэ нөхцөл байдал дээр бид нар ямар үнэлгээ өгөх вэ? Зүгээр та нар өөрсдөөс одоо энэ дээр бол одоо юу гэдгийг би бол сайн гэж үнэлнэ, ог сайн гэж үнэлнэ. Одоо яг тэ байж л энэ гэж үнэлнэ гэдэг юм эсвэл муу байна бид нар одоо яг муу байгаа гэх юм уу гэдэг ингээд нэг үнэлгээ хэлээд өгч. Бид бол өөрсдөө байгаа өнөөдрийн нөхцөл байдлаа өнөөдөр ийм л хэмжээндээр цаасан дээр харлаа тийм. Бид нар ийм л байгаа юм байна. Энэ болж гэнэ үү? Ийм байхад ингэж явж байхад болж гэнэ үү? Яг нөгөө мэйл хаягаараа ингээд хондоо тэр солилцоод улам болсон болгоод дэлгэрүүлээд ингээд цаашаа явж болох хаа. Энэ бол одоо бол яг ингээд жоохон цагтаа баригдаад тийм хүн болгон бас яг санаа ганц явах байх шиг тийм. Тэгэхээр энэ цааш нь үргэлжлүүлсэн хаанаа сэтгэл нь тийм бас өгөл зүгээр. Гол нь би энэ дээр өнөөдөр энэ өнөөдөр нэг асуулт